ганцхан цохиж дэрдэх биш олон арга барилаар тоглодог. Үүн дээрээс бол эротон гэдэг өвчин дээр одоо мориор юм уу хийлийн симчокоор ингэж хөрмөөс нь татаж тоглох нь бол яг бүр юм шиг илүү их сонин дуугартайгаар тоглодог. Илүү уянгалах тоглодог гэсэн. За баярлалаа. Асуулт руу орцгоё. Асуулт байна. За эднээс асуулт байхгүй бол багшнууд байна. Би өгсөн ганц за болно. асуухгүй зүгээр яг нэгдүгээр курс юм чинь анх авахгүй юм чинь санал. Тэгээд нөгөө яг чиний ярьж байгаа юм чинь ингээд ямар нэгэн хөг аягүй хөдөлгөөтэй бие биетэй өөрөө нэг жоохон ингээд сандралтай болоод юм биднес нэг ингээд тэгээд сод зөндөө яваад байгаа. Тиймээс жоохон ингээд юмаа нөгөө хамгийн гол нэг зүйлс юмаа судлаад чиний тасанд авахчаа чи судлаад ямар нэгэн нэг төхөр өгч байгаа. Чи төхөрийн заавал нэгдэх гэж юм цаанд гэдэг. Бидний шууд төхөхгүй юм гэдэг юм. Энэ сайн судлаад би цаашаа явуулсан гэж За баярлалаа орсноосондаа. Тэгээ манай бэлгүүн бол бас нэгдүгээр курс яваад анх удаага хурд орцож байгаа тийм үү? Тэгэхээр одоо ингээд тийчтэй ингээд бид нар жил болох угаасаа ноёднуудынхаа өдөр шинжилгээний баг бүтэц зохион байгуулна. Энэ жил бид нар оюутны өдөр шинжилгээний авал практик 2019 гэсэн ба дараа жил 2020 он гэдэг явна. Тэгээд нэг мэтгэд магистрантуудын оюутны хурлыг оролцох. Тэгээд угаасаа дараа жилээс бас бид нар өөр сургуулиуд гадна одоо Америкагийн гэдэг янз бүрийн одоо эзэмшлийн хурлууд зохион байгуулагддаг. Тэгэхээр энэ нэрчээрээ өшөө бүр судалгааны ажилдаа эрчимтэй ороод элтийн хур чадвараа удан дэвшүүлээд зоригтойгоор өшөө бүр илтгэлтэй сайжруулаарай. За дэлхийн байрлал анх удаа ингээд олон өмнө гараад юм ярих бол бас хэцүү. Тэгээд энэ өөрийнхөө сурдаг мэргэжлэр тийм ээ бас нэг ингээд өөрийнхөө хөгжмийн талаар нэлээд судалгаа хийж байгаа бол нэгдүгээр чиний хөгжимчин болоход чинь маш чухал хэрэгтэй юм болж байна. Хоёрдугаарт бол одоо багангийн танаа болдог бол танаа зохиолын хүүхдүүд орж ирээд суусан бол бас чухал хэрэгтэй байх байсан баг. Даанч манайхаа одоо ингэ суухгүй. Нөгөө талаараа болохоор энэ одоо өөрийнхөө хөгжмийн талаар өшөө аль нэгэн одоо бүр нарийн сэдв барьж аваад тэгээд тэрийгээ сайхан үзгэрүүлээд судлах хэрэгтэй байна. За баярлалаа. За одоо байж байгаа чинхнээсээ хатдаг нэртэйгээ тавина. Монголын консерваторийн гэрээ агуулгын үйлчлэг ажиллагатай. Өнөөдөр би та бүхэндээ бүжгийн хөтөлбөрөөр хүний биеийн галбар гоо зүйл засна гэсэн илтгэлийн баг тавьж байна. За татвар хөтөлбөр бол зөвхөн эрүүл байхад биш, биеийн хэлбэрээ зөв сайхан байлгаж хадгалах, тустай ба булчингаа бэхжүүлэх, хөгжүүлэх хамгийн сайн арга юм аа. Дасгал хөдөлгөөний ойлголтод урлаг, спортын төрлүүд хамаарах бол тэр дундаа бүжгийн хөдөлгөөнөөр хэрхэн хүний биеийн гоо сайхан, биеийн галбарт нөлөөлж болох талаар энэхүү сэдвийг сонгож судаллаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүмүүсийн 60-85% нь эрүүл мэндэд ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан. Иймээс одоо хүн одоо өдрийн 5-8 цаг байнгын одоо хөдөлгөөнтэй байхын юу нэмчнэр болж үзсэн байна. За би энэхүү одоо сэдвээ судлахдаа судалгааны арга зүй, судалгааны хэрэглэгдэхүүн, судалгааны бүтэц, судалгааны ач холбогдол, мөн түлхүүр гэсэн хэсгээс бүрдсэн. За судалгааны ач холбогдол болохоор энэхүү сэдвийг судлахын тулд шинжлэх ухааны аргууд, анализ, индукц, дедукцийн харьцуулалтын аргуудыг ашигласан ба уг сэдвээр хүний биеийн галбар төрхийг хэрхэн хөдөлгөөнөөр засаж болох тухай судалсан. За хэрэглэгдэхүүн нь болохоор бүжигтэй холбоотой дүрс зураг болон булчингийн тогтолцоо анатомийн талаас илүү хэрэглэгдэхүүн судалсан. Судалгааны бүтцийн хувьд гэх юм бол энэхүү эрдэм шинжилгээний ажил нь удирдгал, оршил, дүгнэлт, мөн хавцралт хэсгүүдээс бүрдсэн.
Ач холбогдлын хувьд гэх юм бол энэхүү сэдвийг судалснаар хүн биеийн зүг альбыг бүжгийн хөдөлгөөнөөр хэрхэн зөв тасгалын аргаар засаж болох түүний мөн ач холбогдол нь одоо хийж үдээ нөлөөлөх талаар одоо илүү давж үзсэн бол түлхүүр үг гэх юм бол одоо гоо зүй, галбиг, төрх үзэмж, хөгжил гэсэн үгнүүд бүрдсэн байна. За одоо тасгал хөдөлгөөний ач тусыг авч үзье. За тасгал хөдөлгөөн нь болохоор эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа гэсэн үндсэн дөрвөн бүлэгт хуваагдсан тийм байна. За эндээс төвч бүрдэх юм бол одоо биеийн эрүүл мэндэд гэхээр одоо тасгал хөдөлгөөн хийснээр эрүүл урт наслах, ясны зэрэгцэлт, илүү дэлхийн тархалтаас сэргийлэх, хавдар тусах магадлал буурах, ачаалх дарж чадвар нэмэгдэх, эдгээс одоо бүрдэж байгаа бол сэтгцийн эрүүл мэнд дотор сэтгэл готрол одоо автахгүй байх, стресс орохгүй, нойрмол өртөхгүй зэрэг мөн өөр бохимдол багасна. Сэтгэл хөдлөлт нь болохоор сэтгэл санаа өөдрөг баяр баясгалантай болох, аз жаргал энэ даавар одоо ялгарах, өөртөө итгэлтэй итгэл нэмэгдэнэ. Нийгмийн харилцааны үед гэх юм бол шинэ найзуудтай одоо болох, нийгмийн харилцаанд орох, нөхөрлөө зэрэг одоо хөдөлгөөний ач холбогдол байдаг байна. За хөдөлгөөн бол одоо алхаанаас эхэлнэ. Цаашаа явуулаарай. За түрүүнчлээсэндээ одоо хүмүүсийн 60-аас 85% нь бол ингээд ямар ч тийм ач тустай хөдөлгөөн хийдэггүй. Тэгээд 5-8 цагийг ер нь байнгын хөдөлгөөнтэй байх ёстой гэж үздэг хүмүүс бол хэдийгээр тийм байдаг юм байна. Өдөрчтэй гэх юм бол яг тасгал сургалттай байх хэдий ч зүгээр одоо ажлын байр суугаа ажилтай хүмүүс бол тэгж бол нарийнчлан хөдөлгөөн хийдэггүй байна. За хүн бүхэн өөрийн сонирхсан бие тамирын төрлийг сонгон хичээлэх нь эрүүл байх хамгийн зөв шийдэл. Бие тамирын дасгал дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулах нь алхах юм. Алхах үедээ бол та толгоогоо ихс дэшээ цих байх хэрэгтэй. Эрүүл хүн өдөрт 30-аас доош минут алхах нь зүйтэй. Биеэ ихсэн гинцээ баг зэрэг татаад булчингаа чангалан алхах. Ингэж алхах зорилго бол нөөний булчин чангарч бүсгийн нарийсдаг байна. За цаашаа. За одоо булчингийн хэсгийг авч үзсэн байгаа. Булчин гэдэг нь бол одоо энэ яг айгүй гол үг гэж байгаа. Булчингийн үүрэг нь одоо хүний биеийн бүх хөдөлгөөнийг гүйцэтгэдэг гол зүйл бөгөөд булчингийн хөдөлгөөн амьд бие мах бодит оршиндоо тасан зохицох хэлбэр нь болдог. Булчингийн эсээс тогтвол булчингийн оролцоогүй эрхтэн гэж байдаг байна. Нэг хүний биед 600 гаруй булчин байдаг. Жишээ нь одоо дөнгөж төрсөн хүүхдийн биеийн жингийн 23% нь 8 настай хүүхдийн 27% нь 17-аас 18 нас буюу одоо насан турш хүний 43-аас 44% нь булчин эзэлдэг байна. Одоо эдгээр эзлээд байгаа булчингийн 50% нь хүний хөл, 30% нь гартан байдаг байна. Ихэнх булчин бол яснаас эхэлж яснаас бэхжигддэг. Харин нүүрний булчин яснаас эхлэх айсанд бэхжигддэг байна. За булчингийн шишгүүд нүүр хоорондоо нягт нийлсэн булчингийн эсүүдээс тогтдог ба үйл ажиллагаа дотоод мэдрэлийн системээр зохицуулагдана. За одоо үндсэн хэсэг болох одоо биеийн зөв галбир руу гаръя. За биеийн зөв галбир гэдэг нь тулгуур хөдөлгөөний аппаратын хөгжилтөөс биеийн галбир шалтгаалах ба энэ нь одоо хүүхэд ахуй цагаас бүрддэг. Биеийн зөв галбир нь одоо толгой эргэцэн, хүзүү, бүсгийн өөцний тахил, үйл ялыг одоо 3-4 см байх ёстой ба даал мөрийг цэг хэрэгүүлсэн, хөл тэгш, хөлийн уул нумарсан, булчин чанар гэдс татгдсан байх нь биеийг цэг шулууг хардуулж хөдөлгөөн нарийн уян хатан өөртөө итгэлтэй болгоно. Яс булчингийн буруу хөгжилт хэмээх булчингийн ачаалал ихсэх, эрүүл ахуйн шаардлага хангадаагүй нөхцөл сууж унтаж амрах зэрэгс биеийн галбир өөрчлөгдөж байна. Биеийн галбирын өөрчлөлт гэдэг нь одоо нуруу бүхтэг бүсгийгээрээ хотход гид цүдгэр буюу одоо хазгай даал дээр доо таад зүйтэй хөлийн үед бол X буюу O хэлбэртэй хөлийн ном бол одоо тавигдсан зэрэг илэрдэг байна. За цаашаа явууч. Биеийн галбир нь хүний зөвхөн гадаад бүтэц ба байдлыг тодорхойлгүй түүнд бас дотор эрхтэн хүний сэтгцийн үйл ажиллагааг мөн тодорхойлдог байна. За тэгээд за одоо энэ зургт үзүүлсний дагуу хэлж байгаа юм. Одоо ингэж биеийн гидсний хэлбэрээр гэх юм бол одоо энэ бол хэвийн гэж авч үзэж байгаа. За энэ хэр дунд том. За өгзөгний хувьд болохоор одоо энэ
шувтан, хэвийн, тонтгой